Аймгийн Галууд сум Сөмбөр багийн нутагт байрлах Imperial Gold Mining компани алтны урхаад энэ сарын 4-өөс 5-нд шилжих шөнө осол гарч 2 хүн амнасаа алдсан харамсалтай гарсан. За тус уурхайн зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байсан байна. Ер нь улсын хэмжээнд уул уурхайн 60 компани үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм байна. 2019 он гарснаас хойш уул уурхайн салбар 5 удаа томоохон осол гарч нийт 10 хүний амнаас эрсдэд байна. Өнгөрсөн 4-ний өдрийн шөнө Баян-Хонгор аймагт тулгаагаар үйл ажиллагаа явуулж байсан Imperial Gold Mining компани алтны уурхаад 2 хүн осолдож амнасаа алдсан байна. Гэтэл тухайн компани үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зогсоох шийдвэр гаргасан байхад шөнийн цагаар хулгаагаар ажилласнаас олж уг осол гарсан байна. Монгол улсад нийт 3100 гаруй уул уурхайн олборлолт болон хайгуулын үйл ажиллагаа явуулдаг компани байдаг бол үүнээс 360 идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Харин мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 60 компани үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байгаа юм. Үүний дагуу ямар шалтгаан зөрчлөөр тус компаниудын үйл ажиллагаа зогсоодог талаар тодрууллаа. Одоо ер нь бол уул уурхайн инжилийн шалгалтаас үзэхэд бол одоо нэлээд одоо хэдэн жилийн өмнөх байдлаар бол одоо бичвэр баримтууд байдгүй ч юм уу ийм зөрчлүүд дамгаалдаг байсан бол одоо энэ жилийн үед бол бичвэр баримтууд бол гарсан байдаг тийм ээ, үндсэн бичвэр баримтууд. Гэвч одоо аж ахуйн нэгжүүд маань энэ бичвэр баримтыг газар дээр хэрэгжүүлж ажиллах тал дээр мөрдлөг болгодгоо, аюулгүй ажиллагааны шаардлагуудаа хангадаггүй тийм ээ. Тэгээ өөрөө аж ахуйн нэгж маань өөрийнхөө дотоод хяналтыг зохион байгуулдаг. Дотооддоо өөрсдийнхөө үйл ажиллагааг хянадаггүй, аюулгүй байдлыг урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч ажлыг зохион байгуулдаг ийм зөрчлүүд бол дамгаалж байгаа. Ер нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүй байгаль орчинд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн учраас мэргэжлийн байгууллагаас зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргадаг. Гэтэл ашигын талаа улаарсан компаниуд дур мэдээ үйл ажиллагаагаа явуулж байгаагаас олж эрдэнэт хүний амнаас эрсцээр байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа 60 орчим уул уурхайн компаниуд байгаа ч нууцаар ажиллаж байна үгүй юу гэдгийг тухай бүрт мэдэх боломжгүй байна. Энэ нэг талдаа мэргэжлийн байгууллагуудын хүн хүч сул байгаатай холбоотой гэж үзэх төлөөллүүд байна. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн хяналтын ерөнхий газраас геолог уул уурхайн хяналтын хилцээс мэргэжилтэн ажилдаг. Үүнээс гадна аймагуудад нэг байцаагч байдаг байна. Тиймээс хүн хүчний асуудал хомс шаардлага тавиад шийдвэрээ хүргүүлээд гараад явхад эргээд ажлаа үргэлжлүүлдэг талаар хэлж байна. Үүнээс харахад уул уурхайн салбар дахь төрийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх шаардлагатай байна.